Сайн байцгаана уу? Та бүхэндээ би Призмын сайтынхаа ногоон таймын 6 дахь дугаарыг хүргэж байна. Бид ногоон таймаараа тухайн 7 хоногт байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өрнөсөн онцлог үйл явдлуудыг таймлан хүргэдэг. Таймын эхэнд ногоон мэдээ хүргэе. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг 3 дугаар сарын 21-ний Бямгарагт Сэлэн аймгийн Өрөө сумын Бугант тосгонд ажилласан байна. Энэ үеэр хууль журам ноцтой зөрчсөн 7 аж ахуй нэгжийг илрүүлж, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаль орчин үр амьсгалын өөрчлөлтийн яам, аж үйлдвэр эрдэс баялагын яам, цагдаагийн ерөнхий газар, экологийн цагдаагийн алба, тагнуулын ерөнхий газар, ашигт малтмал газрын төсний газар зэрэг байгууллагын албаагчдын төлөөлөл багтсан байна. Өнгөрсөн 7 хоногт олон улсын ойн өдөр болон дэлхийн усны өдөр тохиож, эдгээр өдөр зориулсан үйл ажиллагааг дэлхийн нийтээр зохион байгууллаа. Ногоон өдөртөө энэ тухай онцолж байна. Ням гараг буюу 3 дугаар сарын 22-нд дэлхийн усны өдөр тохиосон. 1993 оноос хойш жил бүрийн энэ өдрийг усны өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2026 онд ус хүртээмжтэй байгаа газарт хөгжил цэцэглэлт тэгш байдал бүрдэж байдаг хэмээх урай энэхүү сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ удаа усны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо дуу хоолойг нэмэгдүүлэх, охид эмэгтэйчүүдэд илүүтэйгээр тусаж буй усны хямралын сөрөг үр дагавар асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь оролцоог илүү хангах шаардлагатай байгааг онцолж байлаа. Харин Бямгараг буюу 3 дугаар сарын 21-нд олон улсын ойн өдрийг тэмдэглэж, ойн экосистемийн ач холбогдол, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ойн гүйцэтгэх үүрэг зэргийг онцлон хэлэлцсэн. Ойн өдөрт зориулсан Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи сэдвтэй үндэсний 7 дугаар хурлыг ой ба эдийн засаг гэдэг сэдвийн хүрээнд Пүрэв гарагт зохион байгуулсан. Энэхүү хуралд оролцогчид Монгол орны ойн нөөцийн төлөв байдал, бодлогын чиг хандлага, ойн эдийн засгийн боломж, үр ашиг, тармил ойжуулалт, нөхөн сэргээлт, инновац технологи зэрэг 16 сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Ногоон яриа хэсэгтээ Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол Төх хөтөлбөрийн газрын байгаль хамгааллын захирал Чимэд Доржтой хийсэн говьд 4 км урсаж буй булаг бол Амазон шиг л том мөрөө юм шүү дээ. Гарчигтай ярилцлагыг хүргэж байна. Пүрэв гарагт болсон өндөр уулын бүсдэх уур амьсгалын өөрчлөлт, ирвэсэн амьдрах орчны чиглэлээр хийж буй судалгааны ажлын үр дүнг танилцуулах судлаач сэтгүүлчдтэй уулзалтын үеэр манай сэтгүүлч түнтэй уулзаж ярилцсан байна. Харилцагаас Дэлхийн байгаль хамгаалах сангаас Монгол орны зарим нутагт хэрэгжүүлж буй булаг шандын эхийг хамгаалж хашиж буй ажлын үр дүнгээс онцлсан хэсгийг хүргэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хураашилтаас булгын их ундраг ширгэж байхгүй болох тохиолдол сүүлийн жилүүдэд маш их ажиглагдаж байгаа. Булаг шанд байхгүй болно гэдэг тэнд буй амьдрал байхгүй болох эрсдэлтэй. Тиймээс булаг шандын эхийг хамгаалах замаар үрсцийг нэмэгдүүлж, тэмдхийн хүн амтан, зэрлэг амьтад ундаалах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж харсан. Өнөөдрийн байдлаар баруун Монголд 91 булгын эхийг хашиж хамгаалаад байна. Бидний хашиж хамгаалахаас өмнө 3 м урсдаг байсан булаг 1 жилийн дараа 23 м урт уртлоо урсан, нэмэгдэж байх жишээтэй. Биднийг хашиж хамгаалахаас өмнө 3 м урсдаг байсан булаг 1 жилийн дараа 23 м урт болж урсан, нэмэгдэж байх жишээтэй. 4 м байсан булаг 4 км болжээ. Энэхүү километрээр хэмжигдэж байгаа хэмжээ бол 10 жилийн хугацааны үр дүн. Гэхдээ говийн тэрхүү хатуу ширүүн нөхцөл 4 км урсаж байгаа булаг гэдэг бол Амазон шиг л том мөрөн байгаа юм шүү дээ. Үнэхээр ач холбогдолтой том ажлыг бид санаачилж хэрэгжүүлж хийж байгаа юм. Ялангуяа энэ ажил уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох гэж хичээж буй нутгийн ард иргэд зэрлэг амьтад нэг нээлттэй ажил гэж бодож байна хэмээн тэрээр ярьсан байна. Ногоон гэрэл зураг хэсэгтээ хүний гараар бүтсэн тосон нуурын зургийг хуваалцаж байна. Энэхүү зурагт харагдаж байгаа хүнгийн бяцхан дэгдээ хинүүд хөвж яваа. Энэхүү нуур бол Төв аймгийн Замар, Булган аймгийн Бүрэг хангай сумын нутгийг хамран оршдог тосон хэмээх нэртэй хүний гараар бүтсэн нуур байгаа. Усны үйлдвэрлэгч, жишг нөхөн сэргээгч Монпелмет компани хамт олон хууль уурхай үйлдвэрлэл явуулсан талбайдаа биологийн нөхөн сэргээлт хийж 16 га талбайг хамарсан энэхүү нуурыг 2001 онд байгуулан 2011 онд Монгол улсын гадаргын усны тооллогод тосон хэмээх нэрээр бүртгүүлсэн байдаг. 25 жилийн турш биологийн олон янз байдал бүрдсэн цэнгэг ус тосон нуурт
5 төрлийн загас нутагшиж 8 зүйлийн усны шувууд зарин ирдэг бөгөөд нуур байгуулсан загас хойш хосхон ирж тусдаг болжээ. Загас хамгаалах, усны шинэ хөөсвөр бий болгох, нутгийн иргэдийн ман сүрэг болоод зэрлэг амьтад ундаалах, ургамал ногоо дэлгэрэх, хөрсний чигшлийг хадгалж хангах таатай орчныг энэхүү нуур бүрдүүлж байна. Ногоон дэлхийн хэсэгтээ нэгдсэн үндэсний байгууллагын усны хөгжлийн 2026 оны тайлангаас товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэе. Ус бүх нийтийн тэгшэрэх, тэгш боломж нэрээр хэвлэгдсэн энэхүү тайланд ус болон хүйсийн тэгшэрхийн байдлын хоорондын холбоо, хөгжил дэвшлийн талаарх цогц бөгөөд нотлогоон суурилсан дүгнэлтүүдийг оруулсан байна. Ус бол бүх хүний хамгийн үндсэн хэрэгцээ. Гэвч ундны ус ариун цэвэр, эрүүл ахуй үйлчилгээнээс эхлээд уснаас хамааралтай үйлчилгээг авах боломжгүй үед ихэвчлэн өрх гэрээ усаар хангах үүрэг хариуцлагыг өгөхөд эмэгтэйчүүд тэнцвэргүй байдлаар хүлээж байна. Эмэгтэйчүүд усны хангамжийн засаглал, менежмент, түүний дотор санхүүжилт, устай холбоотой дэд бүтцийн хөгжилд бага төлөвлөлттэй байдаг. Энэ нь тэдний усны нөөцөд хандах ашиг тусыг тэгш хуваалцахад саад учруулж, эрүүл мэнд амжиргаа, хүнсний аюулгүй байдалд нь занал хэлж болзошгүй юм гэж тайланд дурджээ. Мөн дэлхийд даяар 2024 оны байдлаар 2.1 тэрбум хүн аюулгүй усаар хангагдаж чадахгүй хэвээр байгаа бол 3.4 тэрбум хүн аюулгүй ариун цэврийн үйлчилгээ авч чадахгүй, 1.7 тэрбум хүн гэр орондоо ч усны эрүүл ахуй хангасан үйлчилгээ авч чадахгүй байна. Гэр бүлийн гишүүд дундаас эмэгтэйчүүд охид ус цуглуулах зөөх үүрэгтэй байх магадлал өндөр бөгөөд ялангуяа алслагдсан эсвэл аюулгүй бус газарт эрсдэл төртдөг, ус цөөх нь бием хоодын ачаалал, гэмтэл учруулж болзошгүй бөгөөд эмэгтэйчүүд охид хүйсийн хүчирхийлэл төртөж болзошгүй гэж дүгнсэн байна. Энээс гадна ариун цэврийн байгууламж муу байгаагаас болж хувийн нөөц аюулгүй байдлыг тутмаг хангаж байгаа эмэгтэйчүүд охидод илүү их сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн байна. Тиймээс тэгшэрхийг хангахын тулд хүйсээр ялгаж тусгаарласан сайн арчилгаа тогтчлолттой бие засах газрыг байгуулах ёстой бөгөөд охид эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн эрүүл ахуйг харгалзан байгууламжтай багтаасан байх ёстой гэж тайланд онцолсон байна. Ногоон агаар хэсэгтээ уламжлал ёсоор цагуур орчны шинжилгээний газраас гаргасан 3 дугаар сарын 20-наас 29-ний 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд эрчимтэй дулаарч байгаа тул цас ихтэй байгаа аймаг сумдын нутгаар ялангуяа нутгийн хойд хэсгээр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг цагуурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. 20-нд хангаах өвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд хэмтийн уулархаг нутаг хэрлэн онон уулзголын хөндийгөөр, 23-нд хөсгөлийн уулархаг нутгаар, 24-нд алтайн уулархаг нутаг, 25-нд баруун болон төвийн аймагуудын нутгийн зарим газар, 26-нд говь болон зүүн аймагуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхины хурд ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-аас 10 м, 24-нд алтайн салбар улсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-аас 18 м хүрч ширүүлсэн. Хотод 3 дугаар сарын 21-нд ялимгүй цас орно. Агаарын температур ирэх өдрүүдэд шөнөдөө хасах 9-оос хасах 14 хэмхүүтэн, өдөртөө нэмэх 4-өөс нэмэх 9 хэм дулаан байна гэж мэдээлсэн байна. Ингээд та бүхэндээ би Призмийн сайтынхаа ногоон 56 дахь дугаарыг сонсдог хэлбэрээр хүргэлээ. Та эдгээр мэдээллийг би Призмийн сайт болон би Призм Монгол Facebook хуудаснаас унших боломжтой. Мөн байгаль орчин доктортой өгчлийн талаарх мэдээ, нийтлэл, ярилцлага зэргийг тогтмол сонсохыг хүсвэл манай сувгийг дагаж шинэ дугааруудыг хүлээн авч байгаарай. 7 хоногт ногоон салбарын шинэ мэдээ, шинэ санаачлалуудтай иргэн уулзъя. Баярлалаа, баяртай.